Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 3 дугаар хэсэг 27 Шөндөө саргүй харанхуй байх болж миний сэтгэл санаач тайвшран сайхан унтдаг боллоо. Өчигдөр Генрихинд очиход царай нь хэдий цонхгор хэвээрэж мөн л тайвширч хуучин хэвэндэн орсон бололтой байлаа. Өвгөн л харин нөгөө хэрээсэн эдв хийлэн зурж хаасайгүй сармис тараан тавьдах нь янзаараа байхаач. Сармис тараагаад байгааг нь жаахан шоолвоос хөөхий энэ тухай жамтай яриад байх хүсэл алга. Ярил чиг мөн хим ярин дави гэж байх юм. Өвгөнд аяг тагшим уулгаж үгийг нь сонсох хэрэгтэй юм байна та. 28 Бүх юм бах байдгаараа нэгэн хэвийн уйтгартай байна. Сүмийн хашаанаас сармисны үнэр шөндөө миний өрөөнд хүртэл ханхлах ажээ. Өнөөдөр манай ч өвгөн сүмийн зарим эд хэрэглэлийг минагаар цэвэрлүүлэхээр манай гэрт ирлээ. Би өвгөнийг өрөөндөн урж 2 албаг ром арх нэмж амжсан аяг халуун цагаар төөнийг дайлав. Өвгөнч дорхнон аман халж цайз шилтгэн тентгийн тэгж аяг анж тайг ноход үдсэглэнтэй боловч өрөвдмөр гүнгийн хатны тухай урсгаж гарлаа. Харин тэр золиг язаалдал миний хоолойг тас химлэж орхиогүй шүү. Хэмээн өвгөн гараан алдлан дууалдав. Хэн тэр вэ? Анж тайг ноход уу? Гэж би асуулаа. Юуных нь тайг ноход байх вэ? Гүнгийн хатныг л хэлж байна. Тэр хэдий нас барсан ч тэргээ сар гарахаар л босч ирээд үүгээр түүгээр яваад байсан юм. Түүнтэй наалзан хүн бүхэн үхсэн гэж сонсогддог байлаа. Зарим нь цаандаж 2 сар амьд явна. Зарим нь тэр дороон амьсгал хураажхна. Хүний амьдралыг зүгээр л сороо дуучдаг байсан юм. Тэр үед тонч олон хүн цайзаас дайжин зүгтсэн. Нэг удаа бид ойн чөлөөгөөр явж байлаа. Тэгтэл нэг том азраган чон үсрээд миний дээр буугаад ирдэг юм байна. Би ч ингээд л өнгөрдөг юм байж дээ гэж бодлоо. Харин тэгтэл миний хүүхэн хонгор нээти тэр чоны сэрвэнээс зуураад авлаа. Тэр минь сайхан жамтан байж байлээ. Юу гинэ? Өнөө гүнгийн өд болсон хатна уу? Гэж би гайхав. Чи бүр бодилж орхиж. Миний өөрөө тэжээж өсгсөн нээти нэртэй тайг нохоо байхгүй юу? Эзэндээ үнэнч нохоо байж билээ. Гүнгийн залуу гадныг могоод хатгуулдаг тэр шин өгчихсэн юм. Тийм нэг ногоо нүдтэй мэдхүү. Цааш ярих тусам өвгөн улам бүр бодилсаар сүүлдээ бүр холион бантан болж нээти хэмээх Чингэрийн тухай яриад байна уу эсвэл гүнгийн хатны тухай хүнийг бол могоон тухай яриад байна уу гэдг нь ойлгогдохон болсноор барахгүй. Хэн нь хэнийг хатгсан хэн нь ногоонууд дэнж мэдэгдэх юм болоод ирлээ. Би түүнийг өөрийн гараар хуучин худагт живүүлж орхисон юм гэж бардам ихэмсгээр мэдэгдснээр өвгөний яриа төгсөв. Өвгөн ч гэртэн харахаар явах болж би түүнийг саатуулсангүй. Босгон дээр очоод тэр над руу эргэж харж мушилзаад "За яав. Миний яриа тус болох нь уу?" гэж асуулаа. Тэргэл саран тэнгэрт мандах үе эхэллээ. Сэтгэлд ойтгор гониг хурган учир битүүлэг нэгэн хүсэл намайг эзэмдэж хоосон оргино. Тэр бүсгүй юу хүсэж надаас юу гуйсан бол?
Шүн бүр өөрийн ирэхгүй түүнийг хүлийн сэрвэлзэх боллоо. Намгом. Сарамсны муухай өнөр өрөөнөөс салхан байлаа. Цонхон онгойлгон салхи савэр оруулаад ч дээрдэх юм алга. Би юу хүлээгээд байна вэ? Зөөд зэрэглээгүү, хий үзэгдлийгүү. Өдөр нь тайван амгалан байх боловч шөнө болохоор л дотор давчтан орох байх газрын олхон байлжих юм. Хаашаа ч юм бэ явж юу ч юм бэ хиймээр санагдах боловч хаашаа явж юу хиймээр байгаагаа мэдэхгүй шаналж байна. Эсвэл дэmbэр тэсгийн аргагүй болж ирлээ. Маргааш шолмын хүнди орж ягаан одвол цэцэг түүж ирэх хэвээр. Зургаан. Өдрийг арайхан өнгөрөөгөөд өдөн шулмагц тосгоноос гарч шулмын хөндийн нуурын хөвөнд гүйж очоод намагт өвдгөн хүртэл шигдэн байж сайхан ягаан удвал цэцэг тастаж авлаа. Хүний юм хулгайлсан юм шиг холмолцсон гэцсээр нөгөөх цэцгийн өрөөндөн авчрав. Ширээний дэргэд суугаад түүний гарч ирэхийг хүлээлээ. Юу ч өөрчлөгдсөнгүй. Орондон орж хөвдөх ёстой юм болов уу? Шөнийн турш унтаж чадлагүй хүлээгээд юу ч болсонгүй. Ягаан удвал цэцэг огтхон ч хөдөлсөнгүй. Харин сарамсны өнөрл өрөөгөр нэг ханхалж байна. Яахав? Тэр хүүхнийг хэрхэн буцааж ирүүлэх вэ? Түүний шаналн зовж байгааг сэтгэл зүрхээр мэдрвч хэрхэх учраа олохгүй л байна. 11. Шулмын хөндийн нууран дээр хэд хэдэн удаа очсон боловч хөлөө норгож гутлан шавар олгохоос хэтэрсэнгүй. Уйтгар гүнэг минь улам бүр ихэссээр тэр хүүхэн хий үзэгдэл сүн сүудэрч биш. Харин миний сэтгэлийг булаасан хайртай бүсгүй минь шүү дээ. 13. Генрихийн дочлоо. Өнөөгөө манаач өвгөн залтайхан инээмсэглэх аж. Өнөөх нээдтий хэмэх Чингэрийн тухай асуухад гүндний цайзад тун сайн анж тайг нохтын бүхэл бүтэн сүрэг байсан. Харин нээдтий бол хатан ахайтны хайртай нохоо байсан бөгөөд байн хатантны хөлийн дэргэд хэвтэж онцгой эрэх дарахтай амтан байсан юм хэмээн тэрээр боортой гівчин тайлбарлав. Нээдтийг гар цаг өдөр мөн хөгшин Америк чөтгөрл цааш нь харуулсан биз. Тэр чөтгөрийг анх ирсэн цагаас нэг эхлээд л нээдтий түүнийг үздэггүй байсан юм. Адгуусныхан зөнгөөр мэдэрдэг байсан байх. Тэр Америк чөтгөрийг харах бүрдэл шүдэ ярд зайлхан үсэн өрвөөлгөж ариг хэрдэг байлаа. Харин хатан авхайг өөд болдог шүн нээдтийг харахад ч аймар байсан. Намайг хатантны өрөөнд гүн ороход нээдтийг нь сэрвэний үс нь босчихсон. Амнаас нь цагаан хөөс загарч шүдэн тачигнан. Нүд нь галзуурсан мэд хялалцсан. Бүхвий нь байдгаар нь чичирч байсан. Тэгэхэд нохойг анзаарахтаа мантаа байсан болохоор шууд гадна сөөдөрч рүү гардаг хаалгыг онгойлгосноо санаж байна. Нээти галзуу юм шиг үсрэн гараад хуучин дугны тийшээ давхин алга болсон. Тэгэд түүнээс хойш дахиж үзэгдээгүй. Нэтиг могоо хатгсан байх гэж та бодож гинөө гэж би өвгнөөс асуулаа. Үгүй ээ. Могоо хатантныг хатгсан юм. Цайзад могоо хаанаас орж ирдэг вэ нэ гэж би гайхлаа. Тэр хөөгшин Америк чөтгөрийн авч ирсэн хайрцаг дотроос гэж өвгөн хэлв. Намайг явахаар завдахад өвгөн надаас нойрондоо сайн болсон уу? Нуур руу очихоо болсон уу хэмээн асуулаа. Намайг нуур руу очлоо гэж хэн танд хэлчихв? Та өөр хаан ингэж гутлан арж аж зүлгээд жарилахааргүй нөл замаг болгох хүлээ дээ. Зүгээр дээ, та сайхан унтаж амрах болно гэж манаач өвгөн хэлээд инээлээ.
Би гэртээ ирээд үгүй өвгөн яагаад миний нуур руу очдөг эсхийг сонирхоод угааг. Миний сайхан унтаж амарна гэдэгт яагаад тийм итгэлтэй байгааг эргэцүүлэн бодлоо. Бодол давтан өрөөнд дотоороо нааш цааш явж байгаад цонхны хөшгийг санаандгүй хөдөлгөж орхитол шалан дээр нэг юм унаад ирлээ. Сармисны гадсан цэцэг. Хом сар сүлжиж хийсэн цэцгэн хэлхээ байна. Сүмийн цэцэрлэгээс үнэртэж байна гэж миний бодоод байсан нөгөө муухай үнэр эндээс л ханхлаад байсан хэрэг. Солиотой өвгөн үүнийг энд хийснээс зайллаа гэж юу? Энд дахиад хэдэн ууц наалга болчихсон байна гэж өвгөн номын санч хэлв. За ашгүй унтах цагч болсон байна. Манай зочдын зарим нь зөөр мөглөж Ахмад райт бүр хөрхөрч байна гэж ноён Гари хэлээд бүгдээрээ сайхан амарч сайхан зөөдлээрээ гэв. Өдөржин ан гөрөө хийж алжааж ядарсан хүмүүс дуртай юм босоцгоож тосгоны зочид буудлын өрөөнүүдээр тархан одлоо.